хүний амь насыг аварж хамгаалахын тулд тэгэл айгүй эрсдэлтэй үйлдэлийг өөрөө хийсэн. Дараа нь бодоодсэн чи ер нь бол өөрөө эрсдэлт олох магадaltaй байсан. Хэрвээ тэр хүн хүчтэй хүн таарад ч юм уу, хий яваад ч юм уу, хоёулаа ч эрсдэх боломжтой байсан. Ийм үйлдэлүүдийг хийсэн байсан. Анхаараарай, гатны хэлмэнээс бодгоолжаарай. Анхаараарай, За 2025 оны 7 сарын 19-ээс 20-ны шилжих шөнө би ээлжид ажиллаа хийж байгаад энэ дээш Улаанбаатар Нарантуулын чиглэлээс нэг согтуу залуу ирээд Амгалангаас 2651-р Ичватны галтрыг ирж хахад амин орлох үйлдэл хийсэн. Энэ үйлдэлийг таслан зогсоох арга хэмжээг самбаачлах хурд ашиглан авсан. Та цаашаа бэ гэдэг шаардлагыг тавиад аль болох аюулгүй байдлыг хангахын тулд цаашаа олохгүй, цаашаа зогс гэхэд ердөө үгэнд орохгүй, ойлгох чадамжгүй. Бид нарын ажил үргийн чиг баримжаан дээр хяналтын цэг дээрээс галтрагт дохио үүрэгтэйдэг болно. Гэхдээ ер нь бол хүний амь насыг аварж хамгаалахын тулд тэгэл айгүй эрсдэлтэй үйлдэлийг өөрөө хийсэн. Дараа нь бодоодсэн чи ер нь бол өөрөө эрсдэлт олох магадaltaй байсан. Хэрвээ тэр хүн хүчтэй хүн таарад ч юм уу, хий яваад ч юм уу, хоёулаа ч эрсдэх боломжтой байсан. Ийм үйлдэлүүдийг хийсэн байсан. Тэгээ ямар ч гэсэн хүний амь насыг хамгаалж аварсандаа маш их баяртай байгаа. Уцаар ярихдаа ер нь айгүйх маргаантай хүрээ дэр мэргээд орилоод яриадсэн. Тэгж тэгжсэн аа. Тэгвэл баяртай гэд ер нь л нэг шийдсэн л хүний яриа байгаадсэн. Тэгээд за ер нь бол болохгүй л болж байгаа юм байна да гэж ер нь би нэлээд тандалт хийж зогссон л та 3-4 минут эндээ ингэж хүлээж харсан ч зогссон. Тэгээ ер нь бүр болохгүй байгаа чинь ер нь яах гээд байгаа юм болоо гэж бодоод тэгэл ер нь аврах арга хэмжээ ер нь хамгийн түрүүнд авах хэрэгтэй гэж бодоод амин аварсан. Галтрыг нэлээд тулаад ирсэн. Тэгээ хэлэхээр ердөө ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ дараа нь галтрыг өнгөрөөд явсны дараа намайг дагаад ингэж ороод та миний амийг яах гэж аварсан бэ? Би угаасаа өөх гээд ижсэн хүн. Би дараагийн галтрыг чи эзэн ирэхийн дараагийн галтрыгт чи орно тэгж айлгаж дараагийн галтрыг эрсдэл би бас нэлээд хэцүү байдалтай байж байгаа. Бусдаас тусламж хүсээ. Тэндээс 3 залуу ирж тэр залууг барьж өгч тэгээд дараагийн галтрыг ер нь ойрхон авсан. Ойрхон энэ талаас Ничватны галтрыг өнгөрөөд удаачгүй дахиад Улаанбаатараас зөрөөд галтрыг гарсан байхгүй. Тэгээд тэр галтрыг ирж авах. Тэгээд эрэхт нь нөгөө 3 залуугаар тусламж аваад яг энэ хоорондоо бол би цагдаа дуудсан байсан. 102-аа дуудсан байсан. Тэгээд нөгөө 3 залуу ч бариад зогссон, галтрыг ч энд ойрхон ирсэн, цагдаач орж ирсэн. Бүх юм тэгээд багцаал. Тэгээд цагдаагийн байгууллагт хөдөлгөж өгсөн дөө. Чигдрийн болсон үйл явдлыг болохоор тэндээс автомашинтаа зурчижсэн иргэн сошиал орчинд тавьж олон түмэн мэдсэн болохоос биш биднийг ажил үүргээ гүйцэтгэж байхад бол иймэрхүү тохиолдлууд маш ихээр гардаг. Энэ хандлага нь болохоор сүүлийн үед айгүйх ихсэх хандлагатай байгаа. Иймэрхүү зохисгүй явдал ахиж битгий гаргаач гэж хүсэж байна.